Хүүхдийн нөгөө нэг тийм буян гişиг гэж нэг юм байдаг байх гэж боддог би өөрөө. Хоёр хүүхэд маань хоёулаа сайхан ийм хоёр сайхан цолтой ийм сайхан ирсэн дээ. За санацхан уу. Энэ өдрийн мэндийг хүргье та бүхэнд. Тодор гэдэг анх над тийм нэр өгсөн гэсэн. Тэгээд нөгөө нэг манай эмээ ээж нь тэр ийм нэр өгөхгүй гэдэг. Тэгээд нөгөө бүхэн өргөөч анх нөгөө нээлт болоод нэгдээд тэгээ нээлтийн барилдаанд өсгөө аврах төрүүлж ирсэн юм лээ. Өсгөө аврах тэгээд энэ төрүүлсэн хүний нэрийг өгнө гэдэг. Тэгээд өсгөө аврах төрүүлээд тэгээ өөрөө ч манай эмээ их дэмждэг, сайхан бие яатай, сайхан залуу гэдэг их дэмждэг байсан юм лээ. Одооныхоор одоо их хараашлдаг байсан юм лээ. Тэгээд тэр нэрийг харилцсан гэсэн. Өсгөө гэдэг нэрийг харилцсан гэсэн. Манай өвөө аав аймгийн хурцслан гомб гэж давхаан гомб гэж юм байсан. Тэгээд жоохноосоо өвөө дээрээ өссөн гэхэд болно. Өвөндөө тэгээ өвөөтэйгээ ерөнхийдөө тэвч өвөө минь барилдаг болохоор тэгэл бүх юм ярина. Тэгэл өөрөө бүх ч бас дуртай байсан та жоохноосоо тэгээд бүхийгээр сонгосон доо. Яг манай аавын дүү одоо үеэл ах маань тэгээд манай төрсөн ах мах маань бол ерөнхийдөө сумандаа сайхан барилчдаг, сумын цолтой тийм ус байдаг л да. Тэднэрийнхээ үйл барилдааныг үзэн тэгээд мэдээч сайхан өвөг дээдсээс ирсэн уламжилсан сайхан спортоор сайхан хичээлэл явж байна. Тэр нэг сахилгуул нэг ер нь спорт дуртай нэг тэгэл жоохон бахч ер нь нэг бидний жоохон бахч байр гэж тэгдэг нэг байраараа тэгээ хүүхдүүд нь цуглаад нэг гүүж мөж уралж шүү дээ. Ер нь тийм нэг их л гүүх дуртай хүүхд байсан дээр. Би ч өөрөө нэг ах Улаанбаатарт ирээд Хилийн зэрэг дээр Пүүжи багшийнхаа улсын ачаа бүрэмжлэн багшийнхаа удирдлаганд жудаа бөхөр хичээллээд анх явсан. Тэгээд Баян онголт 14 онд өсвөрийн улсын авраг болоод тэгээд тэрэнд 90 кг очиж барилдаад ганцаар энэ чинаас авцуулсан сууж яваад очиж барилдаад өрүүлжсэн. Үндэсний өсвөрийн улсын аврагт 3 удаа дараалан төрүүлсэн. Би ч өөрөө 98 оных мөртлөө 11 сарын 5-нд төрсөн. Тэгээд 99 он руу нөгөө улсын аврагчаас хар заацдаг болохоор 99 он руу орчдөг. Тэгээ 99 оныхонтойгоо барилддаг. Тэгээд 3 жил дараалан төрүүлсэн. Нэг удаа л унсан баха. Өөрөмөө гантлах одоо аймгаас гантлахт нэг онжээс өөр ангаад болж байгаа. Дуушуудын улсын аврагт 98 97 оноор болоход төрүүлж байсан. Спортороож бас нөгөө жудоогоорооч хичээлж байсан давхар бас тэрний арч тус байсан баг. Тэгээд 18 оныг 17 онд аймгийн гарцаг болоод 18 онд аймгийн ханаадан төрүүлээд ерөнхийдөө их сайхан бэлтгэл сайхан чигдэрсэн байсан баг та. Тэгээд яг тэрнээс хойш нэг бүхийн бас нэг хамгийн том биш одоо бэрхшээл их юм уу те бэртлэж юм байна. Тэгээд 18 онд төрүүлчихэд бэртэл аваад ерөнхийдөө 3 жил өнжөөд одоо тэгээд одоо л бэлтгэлдээ нэг жоохон чигдрээд ерөнхийдөө боромжоод явчихна. Хүүхдийн нөгөө нэг тийм буян гişиг гэж нэг юм байдаг байх гэж боддог би өөрөө. Тэгээд тэгж анх төвний охинч аймгаас нь зултай авдаад гэж ирсэн юм дээ. 3 жил нөгөө нэг явлагчиж бэлтгэл хийж чадахгүй өрсөлгөмтлгээл тэгэл явчихж байгаа юм чи. Тэгэнгүүтээ 22 онд ерөнхийдөө бас арай дээр болоод ирсэн. Ерөнхийдөө бэлтгэл бас арай дээрээ. Гэхдээ нэг бүтэн боромж чадаагүй байсан л та. Тэгээд аймагт очиж юм нь бол одоо төрүүлийг хурцлаа. Ингэж л өөрийгөө нэг хүн чи бас нэг хайр цагнаас гарна гэдэг юм тий. Ингээд цол авч өөрийгөө бас нэг урамшуулъя гэсэн зорилготой очиод тэгээд ерөнхийдөө сайхан төрүүлсэн. Гэхдээ бас тэр үед манай хүү төрж байсан. Бас тэгээд одоо хоёр хүүхэд маань хоёулаа сайхан ийм хоёр сайхан цолтой ийм сайхан ирсэн дээ. Хавар нөгөө нэг улс аймагт нэг төрүүл хамгийн анх төрүүг авсан да. Одоо ганжаад начинтай үлдэж төрүүг авсан. Тэр барилдал их сайхнаас хамгийн анх бүхэн улс аймагт төрүүлж явах нэг тийм гоё мэдрэмж авч ирсэн. Мэдээч одоо энэ спортыг сонгоод тэгээд явж байгаа хүмүүний хувьд мэдээж энэ бүхэн спортын хамгийн ноён өргөлсөн сайхан авраг болохын төлөө одоо бүхэл өөртөөгөө бүхэл боломжоо одоо зориулж яваа юм уу? Тэгээд бэлтгэл сургуультаа шамбайгээд тэнийг өдөр сайхан болох хоо. Тэр болно гэж итгэл явж байгаа юм. Өөрөө бас зориулжуулаад тэгэл. Энэ жилийн улсын наадмаар ерөнхийдөө яг өөрөө барилдаад алдаа гаргаад одоо унсан. Тэгээд яг бэлтгэл сургуультаас жоохон тааруулж чадаагүй болох. Өөртөө тийм наадмын дараа тийм юм байсан. Өөрийн буруугаас олсон гэсэн. Тэр өөрийн буруугаас. Олон хүний итгэлийг алдчихна гэдэг чинь миний хувьд бол амар том юм болсон л доо.
наадмын дараа бол их л тэгтээ яг тэгэл хүн болго нэгэнд байрлаж нэгэнд давж нэг нь ундгаас хойш яах вэ тэгэл наадам сайхан болоод өнгөрсөн. Одоо тэгэл юу наадам боллоо. Аах шантрах үе байна л да. Тэгээд мэдээж одоо тэрэн дээр ч л жинхэнэ нэг гэр бүлийнхэн маань л урам өгж байгаа юм чи. Манай эхнэрийн хэлэх үг гоё үг байдаг л да өөрийнх нь. Минээр шантарч болно, ядарч болно, буцаад босох хэрэгтэй гэж нэг сайхан байн хэлдэг л да өөрөө. Нэг амс хийгээл босчихлоо тэгэл болоо штэ гэдэг. Манайхан бол мэдээж бүгд дэмждэг. Манай ээж, манай ах, эгч гэдэг ерөнхийдөө гэр бүлээрээ бүгд дэмждэг. Манай өвөө эмээ гэдэг. Тэ ээж маань бол мэдээж баяртай байсан намайг авах байл та. Одоо хүртэл тэгэл миний хоол игээл хөрх миний ажил байж л эхнэртэй мөн ажилаа тэгэл хоёлаа хоол игээл одоо манай эхнэр хүртэл намайг сайн дэмжиж байгаа юм байсан тий. Бүгд дээдсээс энэ сайхан ирсэн спортыг одоо өөрийнхөө хэмжээнд аваа явуучих юмсан. Тэгээд энэ одоо мэдээж энэ сайхан генээ үргэлжлүүлээд өөрийнхөө одоо удмын тий хүүхдүүд тэгээд агшны маань хүүхдүүд үргэлжлүүлээ сайхан зөв үлгэр дууралтай одоо ингэж өөрөөсөө дамжуулаа өгчих юмсэл гэж боддог тий. Сайхан тий.